сонирхолтой зугаатай цагийг өнгөрөөж чадвал амар амгалан сонирхолтой амьдарч байвал хүүхэдтэй байх шаардлагагүй гэж боддог. Хэрвээ хүүхэдтэй болвол тухайн үед нь гаргана гэсэн бодол байна. Ер нь одоо солонгос хүмүүсийг хараад тахт их цөөхөн хүүхэдтэй байгаа тохиолдол их илбэг хараг тохиолдож байна. Ер нь хэдэн хүүхэдтэй болъё гэж төлөвлөдөг вэ? Ер нь өнөр өтгөн айл болъё гэж боддог. Аль эсвэл одоо 1-2 хүүхэдтэй болно гэсэн төлөвлөгөө юу юм байгаа юм? Миний хувьд олон хүүхэдтэй болох нь сайхан ч солонгосын хувьд бол хүүхэд өсөх бололцоо түүхэнд байдаг. Эдийн засгийн өндөр хөгжилтэй энэ үед хүүхдэд зарцуулагдах зардлын хэмжээ хурдтай өсөж байна. Солонгос хүний хувьд ихэвчлэн нэг хүүхэдтэй байх тохиолдол өндөр байдаг. Миний хувьд 2-оос илүү хүүхэдтэй болъё л гэсэн бодолтой байна. Одоо амьдралын одоо өртөг хэр одоо өндөр вэ? Одоо хүүхэдгүй залуу гэр бүлүүдийн хувьд одоо зарлага ерөн хэрэг гаргадаг. Бид 2 сарда 2 сая зарцуулж байна. Харин үр хүүхэдтэй найз нөхдөдөө харж байхад сарда ойролцоогоор 4 саяыг зарцуулж байгаа нь харагддаг. Одоо Монголд бол гэр бүл байхад ихэнх тохиолдолд одоо эхнэрүүд нь санхүүг нь гэр бүлийн санхүүг барих тохиолдол илбэг байдаг шүү дээ. Солонгост ер нь тийм байх уу? Гэр бүлийн санхүүг одоо эхнэрүүд нь илүү зохицуулдаг. Одоо гэр бүлийн санхүүг эхнэр нь мэддэг шүү дээ. Монголд бол тийм юм Солонгост ер нь байх уу? Гэр бүлийн санхүүг аль нэг нь барих уу? 한국에서 결론적으로 말하면 저희는 아내가 다 관리해요. Тэрийн үед манай эхнэр санхүүгээ барьдаг. Зөвхөн солонгос улсын хэмжээнд энэ маягаар явдаггүй. Солонгос айл болгон хэн санхүүгээ барьж байгаа нь өөрөөр байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Зарим нь тусдаа нөхөр нь барьж байхад зарим нь өөр тохиолдож барих тохиол бий. 하지만 저희는 저희 집사람이 다 모든 걸 관리하고 있어요. Монголд бол одоо залуу гэр бүлүүдийг орон сууцтай болгоход нэг дэмжлэг үзүүлдэг. Солонгост ер нь тийм төрлийн дэмжлэг юу байдгүй. 한국은 전혀 없습니다. 국가에 지원한 게 없고. Солонгос улс залуу гэр бүл зориулсан засгийн газрын дэмжлэг гэж байдаггүй. Төрөөсийн байр бол байдаг. Тэр байрыг өөрийн гэсэн нөхцөл заасан байдаг учраас бас хэцүү асуудал бий. Тухайн шаардлагад нийцсэн хүмүүс түрээс хямдхан байдаг. Монголд одоо гэр бүлүүд юу гэдгийг санхүүгийн хувьд одоо хадгаламжтай болох магадлал болох одоо юу гэдгийг тийм нөхцөл боломж их бага байдаг л та. Одоо сарынхаа цалин тухайн сарда хэрэглээд зарцуулаад дуусдаг ийм тохиолдол маш олон гэр бүл дээр ажиглагддаг. Та хоёр өрн хоримтлал үүсгдэг үү? 저축은 제가 가게를 하기 때문에 월급 Миний хувьд бол би хуваараа дэлгүүр ажилладаг учраас сарын тогтсон орлого гэж байдгүй. Орлого хөдөлгөөнтэй байдаг учраас нөхрийнхөө олсон мөнгөөр амьдралынхаа өртгийг зохицуулаад өөрийнхөө олсон орлогоо харин хадгаламжинд хийдэг. 걸로는 생활을 하고 제가 버는 건 다 저축하는 거. Амралтын өдрүүдэд ер нь яаж өнгөрүүлдэг вэ? Хоёулаа хамтдаа байхыг илүү эрхэм мэддэг үү? Эсвэл аав ээж дээр очдөг үү? 주말에는 Хамтдаа байхыг хэлээд үздэг. Амралтын өдрөө бид хоёр кино үзэж гадуур хоолнд ордог. Одоохондоо хүүхдгүй учраас амралтын өдрүүдээр хоорондоо болцож цагийг зугаатай өнгөрүүлдэг. Өдөрт ер нь одоо та хоёр хэдэн цаг хамтдаа байдаг вэ? Өглөө ажилдаа гараад орой ирснээс хойш өдөрт ер нь хэр одоо удаан хамт байж чаддаг? Солонгосын үед шургуу ажиллаж байгаа освол шөнө унтахаас гадна өдөрт 4 цагийг хамтдаа өнгөрөөдөг. Өглөө 9 гэхэд ажилдаа очисон байх шаардлагатай учраас гэрээсээ 7:30-ээс гарахаас өөр аргагүй байдаг. Өглөөний 1-ээс 2 цагийг хамтдаа өнгөрөөж орой 6 цагт ажил тарах хэдий ч ажил оройтод тарах тохиолдол элбэг байдаг. 9-өөс 10 цаг хүрэх нь элбэг байдаг гэж хэлж болно доо. Орой 12 цагт унтна гэж үзэхээр нийтдээ 4 цагийг хамт байдаг гэж ойлгож байна. Монголд одоо гэр бүлийн хариуцлага, гэр бүлийн одоо ёс зүй, ёс суртахуун гэдгийг уламжилдаг, энэ ёс суртахууныг маш их дээдэлдэг ард юм монголчууд. Солонгосчуудын хувьд ер нь гэр бүл гэдгийг юу гэж ойлгодог вэ? 한국도 결혼하면 당연히 책임감을 느낍니다. Солонгосчуудын хувьд хурмаа хийсэн улсуудад хариуцлага маш өндөр байдаг. Ялангуяа хүүхэдтэй болсон тохиолдолд хариуцлага улам өндөр болдог. Үр хүүхэдтэй сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд маш их мөнгө зарцуулна. Дээр нь эхнэр нөхөр, эцэг эхийн хариуцлага гэж өндөр хариуцлага байдаг гэдгийг бас хэлмээр байна. 부부로서의 책임감, 그리고 부모로서의 책임감은 다 있습니다. 이곳은 대한민국의 수도 서울입니다. Энэ газар бол Солонгосын нийслэл Сөүл хот. Цаад талд нь харагдаж байгаа бол
Жусон үеийн хааны амьдарч байсан ордон. Энэ хөшөө бол шинжлэх ухааны үндэслэлтэй Солонгосын үсгийг зохиосон Сэжүн гэдэг хааны хөшөө байгаамаа. Сэжүн хаан бол ард иргэд нь өөрийн гэсэн бичиг үсгүүд маш их санаа зовж байсан хүн байгаа. 28 ширхэг үсэгтэй Солонгосын цагаан толгойг зохион түүнээс хойш ард түмэн бичиж унших талдаа ямар ч асуудалгүй болсон. Сэжүндэ хаан бол Солонгосын түүхээс салшгүй холбоотой хаан гэдгийг хэлмээр байна. За ингээд Солонгос улсад ирсэнд баярлалаа. Богино хугацаанд сөүлд ирж манай гэр зочилсонд мөн баярлаж байна. Солонгос Монгол харилцаа 22 жил өнгөрч байгаа юм байна. Бид цаашдаа Монгол улс болон Солонгос улс улам илүү харилцаатай болж дэлхийн шилдэг хамтрагч болно гэдэгт итгэж найдаж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.